Одоо энэ латин үсрэг орё монголчуудыг одоо латин үсрэг орон дэлхийн ертөнцийн хөл нийлж алах юм алхах гэдэг байгаа төрийн түвшээд бол олон байна да. Тэгээ үсгтэй байгаа шүү аахгүй. Тэгээ латин үсгэд орохоор маргааш шиглэн хайшаа капитализмд ороод англиар ирэх юм уу үсгт биш. Хятад Япон хоёр ч юм бол тийм хэцүү бичгээр латинаар солиог л аахгүй. Тэднүүд мэдчихэж та сольчод яг энэ өхөр монгол шиг болчихно. Ийм эргүү болчихно, дүнхүү болчихно. Тэгэхээр латин үсгэд энэ яри 1942 оноос Монгол өсгөр гардаг сонины завсарт Кирилл хуудас авчирдаг болсон. Кирилл ирсэн хуудас. Тэгээд 1946 онд шууд Кириллээр шилжсэн. Энэ бол ухаан. Энэ бол тухайн бичгээр байгаа он жилүүд. Энэ бол Монгол бичгээр байсан ухаан. Бидний эсэг өвгдийн тэр хэрсүү их ухаан яах нь 42 он хүртэл ингэж ирсэн байна. 42 оноос буусаар 46 онд Монгол бичгийг бүрэн өсөн болоод Кирилл тгээс гисэн. 0. Тэр одоо Кириллээр бичиж эхэллээ шүү дээ. Тэгээд 46 оноос хойш хүүхдүүд энэ Кириллээр гарсан юм л уншина. Энэ Монгол руу орч чадахгүй. Ингээд ухааныг хаагаад ширмэн хэрэмдэлд орчихж байгаа. Тэгээд одоо 2009 он гэхэд 63 жилийн өмнө ухаан шиг байна. За тэгээд их сүртэй байх байна. Ганц хоёр орчуулгын зохиол эдэн сурах бичиг байна. Одоо 2015 онд латин үсгт орно гэхээр бүр 0. Юу ч ухаан байх. Ууд нэг 60 жилийн жоохон 25 баатлын шиг гялаж яс. Тэр бид энэ бичигт ороог байсан бол өнөөдөр бидний ухаан энд ирсэн гэж байгаа юм. Энд бидний ухаан. Яахаш бичсэн усгах юм. Ухаанг бол энэ улс орныг Чингисийн Монголыг дэлхийн өрснөөс арчихын тулд яах нь хийж байгаа энэ гадаад орнуудын төрийн том бодлогыг манайхан хэрэгжүүлж байгаа. Одоо латин үсгт ороод яг бол латин үсгээс юу ч орой уншиж юм ахгүй. Нөгөө латин үсгтэй тайлбарлаж 50 жил болно. Хаана орос хэл зөөрөөс танаар эрдмийн төлхөөр ямар юм шиг юм бэ? Хаавал тэгээд орсоор гэвэл яатсан. Хэдэн тухайн бичгээр байгаа тухайн улсын ухаан Монгол бичиг байгаа учраас Монгол ухаан байдаг. Монгол хэл байгаа болохоор Монгол улс гэж явж болохоос англи хэлтэй Монгол улс гэж байхгүй. Монгол хэл үндэс хоёр нэг л байдаг. Хэл нь мөхөл бол үндэс мөхөө. Тэгээд ингэж дуусгах гэж гадаадын том бодлоо байхгүй. Энийг хэрэгжүүлж байгаа манай төвшмөдөд байна. Яста большевиктэй хоцорсон. Латин үсэг чинь хэдэн мянган жил. Манай ернээс 3000 жилийн өмнө байсан шүү дээ. Осол хойч хоцорсон л бичих шүү дээ. Тэр шимжлэхгүй. Манай юм болохоор хоцорсон байдаг. Энэ бүр зөөр санаатаа бодлоготой хэрэгжүүлж байгаа зүйл. Тэгээд хэлийн ухааны нусгаад дараа нь спиртээр өвчаад одоо юу гарч өгч хар тамхиар өвчаад одоо ингээд тэгээд одоо залуучуудын яах нь баар сангийн газар байгуулж байгаа. Тэнд өвчөөр чөлөө цагаа өнгөрөөж байгаа. Чөлөө цаг гэдэг юм. Унших суух хийх Монголын залуучууд хаанцүйтэй. Залуучууд маш их юм сурах хэрэгтэй шүү дээ. Би англи сурахыг эсрэгсэн юм шүү дээ. Сурах хэрэгтэй. Англи, Франц, Герман гэхэд Хятад, Япон. Хамгийн гол нь их хэлээ эзэмсний дараа сурна гэхээс шүү. Их хэлээ сураагүй хүн харь хэл сурдгүй. Гөте хэлсэн байдаг. Харь хэл мэдгүй хүн их хэлээ төсөөлдөг гэж. Тийм учраас их хэлээ харь хэл үзэхээр их хэлээ адилтгаж үздэг. Их хэлэндээ сайн хүн бол одоо эрен чим багш дээр явах. Тусан юу багш энэ гэдэг одоо Монгол хэлэндээ сонсож гадаад хэлсэн юм болохоос. Англи хэл сурчаад англи төгсөрөө Монгол хэл нь хаалцдаг шүү дээ. Таг битүү. Ялгаа авах. Түнд бол англи хүн дээр авах. Тийм ачаалал гэдэг. Урдны манайхны бас зохиож ирсэн бичиг соёлоос байгаа шүү дээ. Нөгөө Пагвал Омгон зохиосон дөрвөлжин бичиг тэгэл тод үсэг гэл тийм ээ нугаж онцгой соён бүсгүүдэд энэ яагаад сайн хөгжиж явж чадаагүй юм бол тэр үеийн улс төрийн байдлаас ус юм болов уу? Зөвхөн нэг довны бичиг байхгүй. Зөвхөн аргалахын бичиг байхгүй. Бус нь авахгүй шүү дээ. Тэр энэ Монгол бичгэрэл хоорондоо нэвтрэлсэн сүгэр мөн нэвтрэлцэхгүй. Дөрвөлжин бичгүүд одоо ер нь сүм хийдийн нэг чимэглэл маягийн бичгүүдэд үлдсэн юм байна. Тийм бичгүүд явдаггүй. Зөв гоё бичиг тусгаарлах нь дэш ярьчлаа бол тэр бол тийм биш. Бичгээр тусгаарлах нь болохгүй ухаанаар тусгаарлах нь гэсэн. Тийм ч бас бид ухаан өөрийнхөө юмыг одоо яах нь ээж байгаа хэлийг миний хэл биш гэж хэлээд байгаа байхгүй.
Англи ээжин хэл ёстой сайхан тийм. Хятад ээжин хэл ёстой гоё. Япон ээжин хэл, Солонгос ээжин хэл. Нөгөө сэксгэр ээжин юу 10 сард хийсэн өдөр шингөө өглөө өсөө хөхөж болж оройгч өсгсөн чарна. Өө чиний сэксгэр ээжин хэл хэрэг байх хоцрогдсон хэл. Хүн өөрөө хоцрогдсон хэл хоцрогдно гэж байдаг. Усал их он удаан жилийн түүхэн цаг хугацааны асар олон саадыг давж ээж бас өдий цаг ирлээ шүү дээ тийм ээ бичиг маань тий. Тэгэхээр энэ анх ер нь энэ бичиг соёлыг ер нь ямар үндэст нь ямар эцэг өвгд ямар улс үндэст нь байх үедээ тийм ээ зохиосон болоо гэж бас гайхаад л байна л да. Аль бичгсгүй. Одоо бидний одоо хэрэглээд байгаа энэ хуч монгол бичиг маань тийм ээ. Тэр үдээр ямар улс хөрөнгө гэж байсан юм болоо? Кедан байсан юм болоо? Нөө Табгаач энэ төр байсан юм болоо? Тэгээд тэр төгөж хүнээс хүнийг үед өчттэй байсан гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр бүр тэрнээс л өмнө баг. Ер нь би нэг 15,000 жилийн өмнө байсан гэж бодсон. Тэгээд одоо энэ тулдааны хууль хамгийн өмнө үргэлтээд одоо тэгээд үлдсэн бараг авах болсон баг. Тэгээд харин энэ бичгээр ингэ яваад байгаа. Чөдөр зангитай домог байдаг шүү дээ. Монгол бичгийн үүсэн түүхэн чөдөр зангитай. Ер нь ойрын тэр сонирхолтой ер нь энэ ер нь магадлал өндөртэй шүүгсэн тийм домог ер нь ямар домог вэ? Тэр Тагвал хэнэсэн анх Монгол бичиг зохиосон нэг хэдрэг үрсэн их хүн гэж байгаа. Хүнээс төрсөн. Одоо энэ тэтэм гэдэг нь энэ хонд 90 маягтай. Ингээл тэгэл доошоо тавч гидсгээл тэгээд шил. Тэгээд сүүлчүүд энэ хөлний юм тэр хавшаа татсан. Энэ хүн бичиг бараг ортоо гэж бод. Хүнээс л үлдсэн баг. Тийм ч босоо баг. Босоо. Тэгээд зүүн гэрт байсан үед. Тийм ч дандаа чавын өгш их сайхан таардсан шүү дээ нар зүгээр. Тэр Жомогш маань зааж ирсэн тэр үеийн бичлэг одоо ерөөс дахиж явахгүй юм тийм ээ. Уулын боловсрол телевизэн дээр нь гарч ивэл зүгээр юм да. Тийм гэхдээ энэ заа харгаа өөрчлөх хэрэгтэй. Одоо энэ сургуулийн багш нар одоо энэ дээд сургуулийн тэр Монгол хэлний багш хэлж байгаа улсууд хэлгүй ордон юм байхгүй тиймс. Энэ хэл заах аргаа л өөрчлөх хэрэгтэй. Тэгж ихэнд ордог лаач гэдэг маадаг дурддаг юм баг. Ерөөсөө л үгийнхэнд ордог лаа гэл ингээд авчвал хонд ингээд тэгэл энэ чинь үгийн дунд болохоор лагийнхад эндийг аваад явж байгаа. Үг надад болохоор ингээд явж. Энэс л гараад нэрс дунд ордог, адагт ордог. Тэгвэл тэр аврах гэдэг чинь хондоо. Германч нь дандаа томс хэрэгчдэг шээ нэрвэ. Тэгэхээр манайх нь дандаа томс хэрэгчдэг байхаас аав гэлэхдээ томс хэрэгч. Адуу гэлэхдээ дандаа томс хэрэгч байгаа байхгүй. Хондоо кириллэр чинь яах нь абоо дандаа ингээд адуугоо ана баа гэдэг дандаа томс хэрэгч. Герман хоёр хоорондоос сүлгээний биш шүү дээ. Тийм үү? Тийм ер нь бол 7 гişгтэй. Ер нь би бол бодохдоо энтхийн араас хашралт тийш нэрсэн бид наашаа нэрсэн. Тэмцэс гитлершин дээр хас тэмдэг энэ төр авч зорилтойгоо мэдчихв. Ер нь гитлерийг бол монгол хүн гэж одоо сүүлийн үед ярьж байгаа. Эстон оролтой гэж. Фин өөр. Тэндээс гаралтай. Ингээ сони юм гарч иж шүү дээ тийм ээ. За тэгээд латин үсэг рүү ороод англи хэлтэй болгоно гэдэг байна тийм ээ. Тэгэхээр хүүхд төгчд маань яаж хэсэгт ороод орос хэлтэй болно гэж 70-80 жил үзсэн биз. Тэгээ хаа болцсон хаа. Яг нөгөөдгөө хайчаад одоо сандгоноор латин үсэгт ороод ахаал 70-80 жил сурсан ч юм байхгүй хийсэн ч юм байхгүй. Англи хэлж явах, монгол хэлж явах. Нэг уулын бохч явах, унсан бохч явах. Одоо шавтарсан зам өмнө ингээ орох гэж байна. Одоо юм зогсох хэрэгтэй. Кириллчийг хайшхаас зэрэг оросод уурлаа шүү дээ. Манай юм хайлаа. Латин үсгийг авахгүй болохоор Обамаш арай уурлах бүх шүлжигтэй уурлаа шүү дээ. Гэхдээ аль алинд гомдох хоёулыг нь хайчаад монгол хэлчихээр авах. Одоо латин үсгийг авахлаар их алдаа. Кириллчийн чинь бичдэг юу гэдэг шүү дээ. 262 байна 4 бит. кириллч Бичих. За тэгээ энэгээр бас зүг бичихгүй. Тэгэхээр латин бичдэг болохоор энэ алдаа нь багасна гэж. Тэр алдаагүй бичдэг бичгээрээ бичихгүй заавал юм алдаатай юм авч бичих юм. Эсийнхээ үед тохон. Намайг сургуулийн хот багш. Мэд гэд заадаг гэсэн. Монголоор мэд. Тэгээд яадаг байна. Мэддэг үйл өгнөөс мэддэг нэр үүсгэхээр ээ гараад ирдэг. Гэхдээ багшаа энд байх байсан яагаад гараад ирэх вэ? Их шиг толон гэвэл Монгол баавар гэж байдаг. Миний хүн мэдхүү гэж. Мэднэ. Яадаг гэсэн. Их шиг авдаг. Монгол баавар. Гүр ийм ачаан зохиос байгаа. Монгол баавар гэдэг.
Энд 7 гэвэл шүү. Энэ 7 орохоор гэж байна. За тийм байна. Тэгвэл маш мэдцэхээр ахаад их шиг авчлаа. Энэ Монгол оо дотор цэ байхгүй шүү дээ. Ой заримдаа их шиг авдаг, заримдаа их шиг авдаг юм. Заримдаа хэсгэдэг. Гэхдээ энийг би хэзээ их шиг авна, хэзээ их шиг авахгүй гэж бодож байгаа. Заримдаа гэсэн. Тийм 9 гэвэл чинь заримдаа авна, заримдаа авахгүй ч яаж. За тэгвэл тийм байх гэж. Мэдлийн гэдчихлээр нөгөө ч алгуулчихдаг. Хайцсан багш нөгөө тэр тийм ялгалтын давар залхах. Гэгддэг. Үлгэр шиг. Ийм хэлгэдэг хэлбэг юм. Тэгэл мэдсэн ихлээр яах нь. Мэдрэл гэж ингэж хэлдэг юм. Аман дотор намд монгол хэл байгаа. Мэдрэл гэдэг. Энийг одоо уншихлаа мэдрэл. Энэ орд их шиг байна. Мэд гэдэг аман дотор мэдрэл гэдэг байж байгаа. Амьд монгол хэл мэдрэл гэдэг байж байгаа. Одоо энийг унших юм бол мэдрэл. Чиний мэдрэл муу байхаа. Тэгэхээр одоо нэг кирилл бичиг зааж байгаа шинэ үсгэн гэж байна. Багш нар нэг жоох юм бодохгүй энэ дууслаа шүү. Багш нь ч өөрөө зөв нэрээ зөв бичиж чадахгүй, хүүхэд нь ч нэрээ зөв бичиж чадахгүй, энэ дэр зөв бичиж байгаа нэг шохгүй. Дуудлагаар нь бичээд байгаа юм уу? Юугаар нь бичээд байгаа юм гэдэг юм байна. Тэгэл одоо ардны багш энэ төргээл одоо өөрснөө ярьцгаа. Энэ дуусглаа шүү. Энэ юу оройд болох хэд юу хнэж? Юу тэр шин санаас гарах хэрэггүй шүү. Мэдгээд энэ чи өөрөө ээлтэйгээ байж байгаа монгол хэлэндээ. Энэ яг өргөлтгөө биш учраас огцон дууд. Үгүй энэ дээр ээл залгах чинь. Үгүй чи ээлтэй чинь энэ дээр нэ байцаад цээ залгах чинь. Үгүй чи мэдгээд байж байгаа чинь мэдэргээл тэгэл нэг мэдэрлэг үгүй үгүй чи байгаа юм алба шиг хайчгаа тэрэндээ тааруулаад ийм хогийн хүүхдэд гайраг байсан яаж мэдэрч байгаа бол. Аллаад байгаа. Гол нь энэ байхгүй. Тиймээс одоо энэ кредит бичгийн ерөөсө бүрэн усан болоод шууд монгол бичгээр бичгэд авах гэж байгаа. Өөр юм байхгүй. Ийм л учиртай.